За тэгэхээр тул бид нар далд ухамсар маань хэрхэн яаж мэдээллийг хүлээж авдгийг, далд ухамсарт мэдээллийг яаж оруулах, ойлгуулах хэрэгтэй байдгийг гэдэг талаар мэдчих авах хэрэгтэй болно. За бид нар компьютерт ямар нэгэн програмыг суулгаад түүнийг ажилуулдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан бид нарын далд ухамсарт ямар програм суун тэрхүү програм маань бид нарын үг үйлдэл, зуршил, бид нарын амьдралыг удирдах байдаг. Тэгэхээр бид нар далд ухамсартай зөв програмыг суулгаж өөртөө хэрэгтэй програмыг суулгаснаар бид нар амьдралаа өөрөөр удирдах юм боломжтой болно. За тэгэхээр тулд бид нар одоо далд ухамсарт бага наснаас эхлээд сууж ирсэн тэр буруу одоо хэрэггүй сөрөг програмуудыг устгаж түүний оронд шинэ програмыг суулгах ийм шаардлагатай болно. Үүнийг бид нар одоо механикийн аргаар одоо суулгах ийм хэрэгцээтэй болно гэсэн үг юм аа. За бид нар бага наснда санамсаргүй байдлаар хүсээгүй байхдаа далд ухамсартай аливаа мэдээллийг суулгаж авч ирсэн бол одоо бид нар ухамсарын түвшинд бид нар өөрсдийнхөө хүслээрээ өөрсдөө хэрэгтэй програмыг суулгах боломжтой. За үүний тулд бид нар яах вэ гэхээр батламж өгс буюу affirmation буюу батламж өгсийг бид нар өөртөө өдөр болгон маш олон удаа хэлэх хэрэгтэй. За үүнийг бол бид нар зуршил болгоод бүр маш олон удаа хэлэх хэрэгтэй. За тухайлх юм бол би одоо ямар мөрөөдөлтэй энэ жишээлбэл гадагшаа явмаар байгаа, гадагшаа явж амьдрмаар байгаа ийм мөрөөдөлтэй байгаа юм бол би Америкт тийм уучид одоо амьдарч байна гэд ингээд хэлээд ингэсэн. Энийг өдөр болгон маш олон удаа хэлснээр таны тарих, таны далд ухамсар үүнд итгэж таны тархинд тэр програм сууна. За энэхүү батламж өгсөө 90 хоногийн туршид өдөр болгон маш олон татамжтай хэлнэ. Зөвхөн нэг хэдэн удаа хэлээд явчихгүй, хэдэн мянган удаа хэлнэ. За үүнийхээ дараа энэ зүйлдээ өөрийнхөө төсөөллийг бий болгож өгнө. За би яг Америкт амьдарч байгаагаар тэнд амьдарч байхад би ямар дэлгүүрүүдтэй таарах уу, хаана явж явах уу, юу өмссөн байх уу, ямар сэтгэл зүйн сэтгэл хөдлөлтөө байх уу, ямар мэдрэмжтэй байх уу гэд бүх зүйлээ бид нар одоо оруулаад төсөөлөд бодно, одоо мөрөөднө гэсэн. За ингэснийхаа дараа бид нар үүнийхээ төлөө залбирна. За тэгээд дөрөвдүгüүрт нь бид нар яах вэ гэхээр яг энэ өөрийнхөө мөрөдөж байгаа тэр мөрөөдлийг өөрийнхөө яг өөртөө адилхан мөрөөдөлтэй байгаа найзтай мөрөөднө. За тухайлбал тантай адилхан Америк руу явж амьдармаар байгаа өчнөө найзууд ч байгаа шүү дээ, та мэдж байгаа. Тэр найзтай чин сэтгэлээсээ за тэр маань тийшээгээ яваасай, тэрний ажил нь бүтээсэй, тэрний виз нь гараасай гэж чин сэтгэлээсээ өөртөө залбирч байгаа юм шиг залбирч түүндээ тэр сайн сайхныг хүснэ. Ингэж энэ дөрвөн зүйлийг хослуулж чадах юм бол танд биелэхгүй мөрөөдөл гэж байхгүй. Тийм болохоор эдгээр миний хэлж байгаа дөрвөн зүйлийг маш сайн эзэмшээд маш сайн тууштай хийж чадах юм бол таны мөрөөдөл бодит болно. Магадгүй та бодох бах нэг 10 хоног хийгээд ч юм уу 20 хоног хийчээд энэ худлаа юм байна гэд. Үгүй, энэ дээр бол тууштай хийж бид нар маш олон татамжтайгаар хийж дадал болгож бид нар энэ зүйл маань биелэх ёстой гэдгийг анхаараарай. Яагаад гэхээр бид нар далд ухамсартай шинэ програмыг суулгаж байгаа учраас мэдээж хугацаа хэрэгтэй. Тийм учраас та нар маань бас цахилгаан баттай байгаад тууштай байгаад яаралгүйгээр өдөр болгон үүнийгээ эцэг үнэмшилтэйгээр хийгээд байх хэрэгтэй гэсэн. Би та нар маань ямар нэгэн мэдээллийн их сурвалжаас хичээлүүдийг бол өдөр болгон сонсож байгаа, маш олон мэдээллүүдийг авч байгаа, заалгаж байгаа. Хамгийн гол нь энд итгэх нь түүнийг турших нь танаас шалтгаалж байгаа зүйл. Багш нар маань зааж байгаа, сургаж байгаа. Харин та нар үүнийг даалгавраа хийх нь, туршиж үзэх нь танаас шалтгаалсан зүйл учраас үүнийг заавал та хэрэгжүүлэх нь таны үр дүнд чухал нөлөөтэй. За тэгэхээр тийм учраас та нар маань үүнийг хэрэгжүүлээд үзээрэй. Тэгээд үр дүнг заавал мэдрээрэй. За илүү дэлгэрэнгүй маш олон шинжлэх ухаанаар нотлогдсон сэтгэл судлалын техникүүдийг, арга техникүүдийг заалгахыг хүсэх юм бол манай 1 сарын онлайн сургалтанд та хамрагдаарай. Манай Facebook хаяг пэйж хуудас маань доорх хаягаар байгаа. Тийм болохоор дэлгэрэнгүй мэдээллийг манай Facebook пэйж хуудаснаас аваарай. Тэгээд манай 1 сарын онлайн сургалтанд маань 10-аас 12 удаагийн арга техникүүд, тэгээд 13 удаагийн видео хичээлүүд, мөн дасгал даалгаврууд маань бүрдсэн байдаг. Маш үр дүнтэй ийм сургалт болж өгдөг. Тэгэхээр та нар маань энэхүү 1 сарын сургалтанд маань хамрагдаа.